Ямар шалгуураар одоо энэ KFC ландыг бол одоо сонгон шалгаруулсан юм бэ? Газар дээр нь очиод үзэхээр тэр чинь яг үнэхээр одоо олон жилийн хөдөлмөр шингэсэн цэцэрлэг түрээлэнгийн хөрс ямар үйлээ хат хайрга болсон энийг маш их зузаалж ингэж хар шороог нь авчираад тэр зүлгийг ургуулахын тулд маш олон хүний хөдөлмөр маш их хөрөнгө зарцсан байгаа. Энэ одоо хөрсийг нь очиод 1.1 гааг бүр ингээд устгаад ингээд явчихсан байгаа. Яг газар дээр нь очиод уулзахаар ерөнхий архитектор болоод одоо энэ анхны зураг төслийн автортайгаа яаж зөвшөлдсөөгүй нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ороогүй ийм одоо байдал харагдсан. Тэгэхээр энийг одоо яагаад ийм тогтчлтын ажлыг ингээд шийдвэр нь гараагүй үед ийм ингэж одоо шууд ажиллаа эхэлсэн юм бэ гэсэн нэг юм асуулт байна. За сарн чим гишүүний асуултанд хариулъя. Цэцэрлэг түрээлэнтэй холбоотой асуудал нэлээ олон нийтийн анхаарлын төвд орж хоёр хуваагдсан ийм байдалтай өрнөжих шиг байна. За Улаанбаатар хотын удирдлагуудын зүгээс цэцэрлэгт хүрээлэнгийн даргатай холбоотой асуудал дээр ажилтнаа шууд буруутгах эрх зүйн үндэслэл нэгдүгээрт байхгүй болчихдог. Ерөөсөө цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га газрын 183 гааг газар тохижилт ногоон байгууламж хийх ерөнхий төлөвлөгөө 2014 онд баталсан байна. Тэгэхээр энэ ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газар дээр KFC буюу 5 богд хувийн аж ахуйн нэгжтэй өөрийн эрх үүргийн хүрээнд тодорхой гэрээ байх болсон асуудал. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт нь бол иргэдийн шүүмжийг хүлээж авч байгаа. Иргэд бол мэдээж одоо ногоон байгууламж сүйтгэж гин энэ цементний ширэнг хэрэггүй гэдэг ийм байдлаар иргэдийн хандж байгааг л ойлгож байгаа. Тэгэхээр хууль журмын хүрээнд бол яг хуулийг харахаар ерөнхий төлөвлөгөөнд батлагдсан ийм газар хувийн аж ахуйн нэгжтэй хөрөнгө оруулалт татаал хийцэн юм гэрээний асуудал болж таарч. Үүнтэй холбоотойгоор бид нэр дараагийн удаа ерөөсөө нийтийн эдэлбэр газар дээр тодорхой тогтчлт их ногоон байгууламжтай холбоотой асуудал дээр заавал иргэдийн саналыг асуудаг болох. Хоёрдугаарт нь хотын даргын зөвлөлийн хурлаар оруулж хамгийн сүүлд нийслэлийн иргэдийн хурлаар эцэслийн шийдвэр гарсны дараа л энэ төрлийн ажлууд хийдэг болох. Ийм л тодорхой харилцааны журмын шинжилт хийхээр бид нар ажиллаж байна. Өөр арга байхгүй. Ямар нэгэн хувь хүн рүү биш, ямар нэгэн одоо байгууллагын том бүтээн босголт руу бид нар дайраагүй шүү дээ. Бид нар зарчмын юм ярьж байгаа. Хамгийн гол нь одоо дахиад өөр нэг компани ирээд за энэ хэсэгт нэг зайтай байна гэд дахиад төлөвлөлт хийгээд бас нэг хоёр дахь хашаа баригдсан байна гэд одоо энэ сошиалаар яваад байгаа юм. Тэр нэг хашаагаан болиулаад дахиад өөр газар нь тэгвэл төлөвлөлтөөр батлуулаад хийлтэй. Тэгээд яг энийг бол цэцэрлэг түрээлэнгийн даргын эрх мэдлийн хүрээнд очиж ингэж ухсан гэж ойлгож болох уу? Уран номерын микрофон. Тийм тэгж хэлж болно. Цэцэрлэг түрээлэнгийн удирдлагууд өөрсдөө яг хуулийн хүрээнд шийдвэр гаргаад явсан л гэж ингэж ойлгож байна. Төрөний миний хэлснээр хотын даргын зөвлөлийн хурал нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлаар орох тодорхой журам алах байна. Тийм учраас бид нэр одоо яг тэр байгууллага удирдах байгаа хүний өөрийн эрх мэдлийн хэмжээний асуудал болж байгаа. Тийм учраас бид нар журам гаргая л гэж.